Ер нь мал аж ахуй улс биш гэдгийг хүлээн зөвшөөрч юм шиг. Монгол улсыг. Бид нар мал аж ахуй улс гэдэг чинь ингээд одоо жишээ нь маллалмаар шүү дээ. Одоо малаараа мөнгө олмоор байдаг. Гэхдээ түүний дэлхийд одоо малаа хүлээн зөвшөөрөгдмөр шүү дээ. Таглаад өөрсдийнхөө хэрэгцээг л хангах хэмжээнд л байгаа улс шүү дээ. Тэгэхээр бидний хэрэгцээ чи юу юм те? 3 сая хүнтэй. Тэрнийх нь одоо хүн амын тал нь Улаанбаатартаа. Тэгээд одоо юу гэдгийг яг дэлгүүрээр дамжиж мах одоо юмаа худалдаж авдаг юм гэхээр бүгдөө ямар нэгэн байдлаар чинь нутаг устаа шүү дээ. Тэгэл идэж авдаг те. Бүгдөө ичэндээ явдлаа гэдэг соёл бол байгаа шүү дээ. За жоохон боломж болцоо муутай нь бол 1 кг махаа авдаг ч юм уу. Ийм л байгаа шүү дээ. Тэгээ бид нар чинь бол мал аж ахуй улс биш байгаа тоххой. Амар гоё өнцөг байна. Тэгээ мал аж ахуй улс биш. Яг мал аж ахуй улс болъё гэвэл тижэл тэр дундаа бид нар эрдэнэ шишээ ургуулж сурах хэрэгтэй. Мал аж ахуйн ерөөсийн талаас нь бодож байгаагүй юм байна. Мал аж ахуйн 70 сая малтай бид нар бол малаараа л алдаг хүмүүс гэдээсэн нэрээ сая чиний хэлдгээр бид нар малаар мөнгө олохгүй байхгүй. Улс өөрөө мөнгө олохгүй шүү, тэ. Мал аж ахуй гэдэг дээр зүгээр миний зүгээр харсан биш юм байна да гэдгийг харсан. За ойлгомжтой. Бид нар экспорт бол нэг тодорхой хэмжээнд ямаа адуу тэ гаргаад байгаа. За сүүлийн үед нэг булангийн орнууд руу хураг аваад л. Гэхдээ тэр нь ингээл яг үндэ эн чинь яг зах зээлийн нийгэм учраас Монгол хямдхан л байгаа учраас авч байгаа шүү дээ. Тэрнээс ингээд яг ингээ Монгол мал сонгогдоод одоо энийг л авахгүй бол болохгүй гэдэг юм бол үндэ байхгүй шүү. Тэрний юу нэг ихээр дэлхийн ихээсээ илүү одоо тэгвэл ресторанууд яагаад Шинзландаас хонь авчирч хэрэглээд байгаа. Яагаад одоо жишээ нь гаднаас үхрийн мах авчирч одоо бараг сая долларын хэмжээний үхрийн мах ресторанууд хэрэглэдэг болсон байна шүү дээ. Гаднаас авчирч өндөр зэрэглэлийн ресторанууд те. Нохооны үйлдвэр шүү. Одоо добрмен гэх нохоо байна те. Добрмен бол добрмен л өстэй. Симбернараас өөр өстэй. Тэ тэр шиг яг ингээ хүлэн зөвшөөрөгдсөн Монгол энэ үхрийг л Монгол гэж нэрлэнэ те. Одоо манай үхрийг Монголиард гэж хүн хараад мэддэг шиг байхгүй. Дээр нь цөм сүргэн байхгүй. Тэрийг үржүүлдэг хүмүүс нь байхгүй тий. Тэгэхээр биднэрт бол яг мал аж ахуй ус биш гэдгийг үлэн шүү. Болох ёстой зорилттой тавих хэрэгтэй. Тэнгүүт бид нар шиг ингээ маш олон орцоо байна шүү. Тижэл хэрэгтэй, үржүүлэгч нар хэрэгтэй, эмч нар хэрэгтэй. Тэгээ түрүү нэг охин нөгөө дүүгээ малын эмч болголоо гэдгсэн чинь амар юм болсон. Бүр ингээ бүгдөө айгуу гоё дараад ингээ нөгөө хүний чинь баг дүүтэй юутай тий. Амар тэр яаж доромжилж яаж өөрийнхөө тэр комент юуны постны хэсгээс амар анализад бүр ингээд бүр давсан хэмжээний дүгнэлтүүд хийцэн тий. Бидний нэг хүүхэд байхад муу сураад ахаар мал дээр шийтгэл юм шиг мал дээр гарна шүү чи одоо чи хичээлэл хийж чадахгүй бол мал дээр гарна шүү гэд тэгсэн чинь тэр яг тэр сэтгэлгээ хүн болгонд байгаа учраас тэр үнэхээр онцлог сурдаг хүүхдийг мал дээр гаргачлаа л гэдэг явлаа шүү дээ. Одоо их чинь ингэж нөлөөсөөр байгаа гэж тэ. Тий. Чи энэ хүүхдийн амьдралыг дороотуулж ин гэсэн хандлага сэтгэлгээ одоо хүртэл те энэ нийгэмд асар хүчтэйгээр оршин тогтнож байгаа юм байна гэдгийг тэр постны дор байгаа хүмүүсийн комментээс харж тий. Тэр чинь бол зөвл дүгнэлт болчих жоохгүй юу? Яг одоо байгаа нөхцөл байдал дүгнэлтийг ингээ харахаар хэний чамаатай хөдөө байгаа. Хөдөө байгаа хүний амьдрал яаж сэргэж байгаа байхгүй. Биднэрт мал аж ахуй улс болоход зөвхөн байгалийн хөгжлөөс гадна бид нар малчт өөрсдөө мэдлэг шийдэл ухаанчаар хандмаар байна. Малын үржил селекц юмнуудаа. За тэн дээр нь тулгуурсан генийн бүртгэл үйлдвэр ухсаа гэдэг юм а бүртгэж явмаар байна те. Ингээд яв. Яг тэр нэг мал нь өөрөө эдийн засгийн хувьд үр ашигтай байж малчин өөрөө ирээдүйдээ ихтгэлтэй малчин хүн бизнесмен болмоор шүү дээ. Одоо хамгийн сүүлийн нүүдэлчд амьдарч штэ. Яг үнэндээ. Одоо байгаа малчны хүүхэд аав ээжийнхэн аж ахуйг удирдаад өвлүүлээд аваад явна гэж бодож байна. Үгүй л хэвгүй. Одоо үгүй гэсэн юм шүү. Аав ээж нь хүртэл би ахиж өөрийнхөө амьдралыг энэ хүнээр ахиж давтуулахгүй. Миний хүү хичээлээ сайн яаж хотоор шүү. Гадагшаа юу шүү. Хотоор шүү. Одоо энэ л ингэж үхрийн бүх шилдэж амьдрахгүй шүү гэж. Ийм болчиход байгаа шүү. Тэгэхээр энэ хүмүүсийн амжиргаа яаж дээшлэх гэдэг юм болохоор мал аж ахуй улс болох хэвээр тэр юмнууд нь байж. Тэнгүүт одоо яг энийг ярингууд нэг юм дуустгүй яриагаал бүгдөө зогсчмаар юм шиг санагдаад байгаа байхгүй юу гэхээр одоо ингээ эрчимцэн мал аж ахуй нүүдлийн мал аж ахуй хоёрыг бид нар хослуулж ижил амьдрын штэ. Нүүдлийн гэдэг нь бол зуны байгалийн тэр тижэл. Тэр дэлгэр цагт нь мал нь байгальдаа бэлчээд нөгөө үнгүү тижэл юм чи одоо эдийн засгийн талаас яриул те.
А нөгөөх нь юу вэ гэхээр яг эрчимцэн гэвэл энэ жил хэдийг борлуулах юм. Хэдэн төл авах юм. Тооцоотой те хэдэн дүгний хижээл авах юм. Тэрийг яаж нөхөх юм. Энэ тооцоогоо хийдэг. А дээр нь ер нь малчин бүх хүмүүсийн хажуу шалгуур бол өвөл л байхгүй. Тийм шүү дээ. Тэгэхээр бид нар өвлийн survive-ыг яаж өгөхөөр бид нар эрчимцэн хэлбэрээр л явах байхгүй. Дотор нь бид нар хашиж чагаад ус өгнө. Тэгээ гадаа гаргаж өгөхгүй. Бүлээн ус өгнө. Тэгээ тижээл ихэд одоо таны тарьсан тижээлийг бид нар бэлдээд явж иж залуулна шүү дээ. Ахад юуны юу гэхээр зөвхөн бэлчээрд найдахгүй л гэж. Үйл явц чухал биш, үр дүн чухал. Тэр нь юу вэ гэхээр 100 бид нар бэлчээдгээрээ бэлчээе, байгалийн үнгөө сайхан өвсөө идүүлээ. Хахир хүүтэн те өвлийн цагт нь нөгөө 100 дулааны цагт хоримтлуулсан тарга твэргэл алдахгүй. Тэрний тулд бид нар эрчимцэн буюу хагас эрчимцэн хэлбэрлүү яалтчгүй нэгдээд те залуусан ч байна уу, малчтан ч байна уу нэгдээд нэг юм нэг бодлоготой болоод орё гэдэг. Эрчимжин гэдэг нь өөрөө сүүний гарц нэг малаас авах ашиг шимийг л сайжруулах гэсэн. Тийм. Монгол уламжлалыг өв төөж ийгээд чи ингээ зэрлэгээр амьдр. 100 малынх нь яг 13 20 дэж болохгүй шүү. Байсан малчин адилхан л байгаа байхгүй одоо зэрлэгээр шүү дээ одоо ингээд. Бараг бүр дорцсон шүү. Байгальд ургасан юм өгнө. Байгальд ургаагүй юм одоо юу гэдгийг ингэж пойл тарьсан юмыг өгж болохгүй. Тэгэх юм бол наш Монгол биш болчихно гэж болохгүй байхгүй. Тэрний үр дүнд чинь энэ малчид бүгд хот руу шилжиж байна. Хотын төвлөрөл энэ бүх юм чинь өнөөдөр үр дүн шүү дээ. Үр дүн шүү дээ. Ямар ч бизнес биш болцсон учраас. Бид нар энэ мал аж ахуйгаа одоо улс болгоё гэвэл эрчимчих ёстой, малын үйлдвэр ухсаагаа сайжруулах ёстой, нэг малаас авах ашиг шимээ гэж байгаа. Тэгэхээр юу гэхээр хамгийн чухал юм явсаар байгаад малчин ч надад ч биш. Хамгийн чухал юм тань дээр очиж байгаа. Монгол улс тижээлт харах ёстой. Тижээлтэй эрдэнэ шишийг ургуулж чадчих бид нар эрчимцэн мал аж ахуй улс бол чадна. Мал аж ахуй улс бол чадна. Эрчимцэн гэдгийг одоо хүмүүс ингээд яг юм газар нутаггүй Япон солонгосын ферм шиг ойлгоод байгаа хгүй ингээд ерөөсө гахаа шиг тижээгээд гаргадаггүй гэж тий. Манайх шиг ингээд чи 15 гаата гараад явж болно. Уул руу бид нар явуулчихвол тий. Нээлттэй шүү дээ тий. Тэрийг бид нар ингээд мартах. Ахаад нэг юм малчид одоо ингэнгүүт Монгол хүмүүсийн зан одоо энэ фермүүд байна бид нар ингээд ингэнгүүт маш олон юу алдчихээн тэгэхээр чаддгаа хийх юм сурахгүй байна. Фермер хүн газар тариалан болох юм. Фермер хүн одоо ингээд бүх юм өөрөө хийх гэдэг. Тэгэл эн чинь ингээ алдаа байхгүй. Тэгэхээр ер нь цаашдаа бол үхрээ ферм хийж байгаа бол үхрээл тийж юм. Сүүний ферм бол сүгээл тийж юм. Туул тийжэдэг нь туглаал тийж юм. Тогтвортой л баймаар байна. Дат бие биендээ итгэж чаддаг. Найдвартай гэдэг яг энэ нэг юм тогтолцоо тогтмоор байгаа байхгүй. Бид нар тийм соёл тогтох хэрэгтэй тий. Яг энэ байгаль ийм жилийн 4 өдрөлтэй энэ эрс тэрс ийм байгальд нөхцөлд бол бид нэр хамтарч нэгдэж явхаас өөр ямар ч арга байхгүй. Та ногоо тарьсан ч гэсэн зартахгүй л яах юм. Тийм шүү дээ. Тэгвэл эргэжил болчих шүү дээ. Тэгвэл та болчих юм бол дараагийн нэг хүн ч гэсэн хийгээл ахаал болоод ингээд нэг чинь нэг докторгүй болоод байдаг. Тэгэхээр би жишээ нь үхрээ хэд өдрөж өсгөх юм. Тижээлээ яах юм. Өөрөө тарних юм. Би тижээл тарих гэж тэн чин трактор аавна ресурс шүү дээ. Тэнгүүр би үхэр авч явсан бол танд тижээл нэмэгдэнэ гэдэг юм чинь ингээд. Ингэж ижил ер нь мал аж ахуй улс болох юм билээ. Бидний хувьд бол яг хаа ингээд цөөн үхэртэй. Одоо ингээд хүмүүс бол наваг л ингээд учиргүй олон тал дүүрэн үхэр тийжээгээд байна гэж бодоод тахшгүй байна. Тийм. Цөөн үхэртэй би нэг 20 үхэр одоо ахаа 20 үхэр нэмж нэг 40 үхэртэй болж байна. Тэгтээ тэрийгээ бид нар юу гэхээр чанартай байлгахын тулд юу гэхээр ингэж чанараас гадна бид нар сүүгээ ингээд зах зээлд байгаас өмтэй зарыг гэж бодож байна. Нэгд манай үхэр Франц үхэр. Тийм. Франц үхэр шүү дээ тий. Нөгөө талтаа тижээлэхэд бид нар Монголд ургасан сайн чанарын юмрал тижээж байгаа шүү дээ. Одоо энэ чинь улаан буудаа, гурил хийдэг улаан буудаагаар тижээж байна тий. Бид нар эрдэнэ шиш гэдэг шиг ингээд одоо grass feed гэдэг чинь гадна нь бол хамгийн үнэтэй болж шүү дээ. Хоёр дахь нь энэ үхэр чинь ингээд гаднаас ингээд ирэхээр 20 орчим саяар болж байгаа байхгүй одоо ингээд яг ирээд тугалтлаа тижээх мэжээх зардлаа ингээд сахиудлаасаа харахаар нэг үхэр бол 20 сая үнэтэй юм байна гэж. Тэгээд ийм үнэтэй үхрийг ингээд сүний үйлдвэрт тий одоо өгөөд байвал бидний хувьд бол энэ зөв субодник болж орж байгаа байхгүй миний хувьд ингээд тооцоог харахаар яаж ашиг хийж яаж эдрийг яг ферм бол ашигтай ажиллах юм байна. Ингээд одоо ашигтай гэдэг нь би энийг өвлөөд авцсан бол тэ. Энийг одоо ингээд одоо бол ингээд ажиллаж байгаа хүн цалинтай тэжээлийн зардалтай тэгээд нэг мэдхгүй бага хэмжээний
А энэ чинь ингээд оруулсан хөрөнгө өөрөө олж байгаа мөнгө. нөхөгдөх ёстой шүү дээ. Тэгээ бодохоор бид нэр сүүгээ зааш үнэтэй зарах ёстой байна. Гэхдээ тэр нь бол Чанартай сүү миний байх 40 хүүхээр тэ одоо нэг тоон сүү гаргана л үз тэ. Тэр сүүг одоо заавал хүн болгонд өгөхгүй шүү дээ. Тэгэхээр авъя гэсэн хүмүүс байж л байгаа байхгүй. Хүн өөрийнхөө эрүүл ахуйдаа анхаарч байгаа хүмүүс та. Тэр хүмүүсийн зориулсан малгай бий болгоё л гэж бодоод байгаа байхгүй. Хамгийн одоо байж болох сайн юмар тижээгээд сайн чанартай сүү гаргаад сүүг өөрсдөө боловсруулад цөөн тооны шүү те хүмүүст бид нэг гişмчлэлтэйгээр хүргэдэг болгоё л гэж. Миний хувьд бол тодорхой хэмжээний санхүүгийн те бүтэн жилийнхаа хэрэгцээг үе шаттайгаар захиалж байгаа учраас за энэ сард отоогийн фермээс те тэдэн төгрөг орж иж би тэдэн төгрөгийн дарж нийлүүлэх ёстой. Гэр бүгдээрээ төлөвлөгөөтэй. Энэ нүгээр ингээд энэ бол өнгөрсөн хугацаанд эрдэнэ шиш тариалж байсан те бүтээгдэхүүн нийлүүлж яснаас хамгийн супер мэдрэмж байгаа байхгүй. Ямар гоё эрсдэлгүй мэдрэмж вэ? Ямар гоё юм найдвартай харилцагч вэ? Түүний төлөө би жил бүр ганцхан худалдан авагчтай байсан ч ганцхан танах надаас эрдэнэ шиш авдаг байсан ч зөвхөн танаад л зориулж би тарьж чадхаар хэмжээний итгэл авч байгаа байхгүй. Би энэ жил заавал отоогийн фермийн даршиг тарьж өгөх ёстой. Тэр нь 10 га дээр ч юм уу те Тэгэхээр яг ийм л нэг юм бие биендээ итгэсэн, бие биендээ хүч өгсөн те мөнгө санхүүг нь хэмнсэн, бие биендээ тусалсан, ашиг орлогын тогтвортой байлгасан энэ харилцаа Монголын хөдөө аж ахуйн салбарт маш чухал байгааг нь л энэ жилийн одоо энэ харилцаанаас би ойлголоо. Түүнээс дулмаад зарах юм уу, доржид зарах юм уу те энэ үрэ тодорхойгүй явж ирсэн. Тэгээд энэнд бол ингээл бусад маш олон хүмүүст урайлмаар. Тэгээ гол хэлэх гээд байгаа нь хамтарч ажиллах хэрэгтэй. Тэгээ хамтарч ажиллах нь ингээд бие биендээ байгаагаа ингэж харамгүй өгөөд тэр нь бол нөгөө Монголын зан амдгаа буузаа гэдэг шиг бид нар ингээд заадаал байх хэрэгтэй байхгүй. Тэгэл явхад түрүүн та хэлж чинь комфорт байна те. Би ч гэсэн одоо эргэлзэхгүй болж байгаа байхгүй. Юу гэхээр тижэл би өөрөөс чинь аав нэгэ танаа одоо агуулгад байж байгаа графикаар датаад байдаг. Тэгсэн чинь тижэл нь үнд орсон чинь та зарчаад надаа тижэл байхгүй болчлоо гэж хэлж мэдэн шүү дээ. Монгол хүмүүс бол одоо Монгол гэж ер нь бид нийтлэг одоо нийтлэг бол тэр шүү дээ. Ингээд энд юм нүнд оронгууд надад ингээд тэгээ 1000 боодлыг зарна гэсэн байснаа 200 800 үлдсэн байсан чинь зах зээл дээр юм үнэтэй болсон чинь зарж ачаад байхгүй мөнгө авах гэж хэлэх. Нөгөө урт хугацаагаа харж байгаа хүмүүсийн хувьд бол камон энэ бол локд энд дүүрсэн те энэ жилийн захиалга дүүрсэн. Дууссан. Энэ жилийн үед яхаа ер нь бол би одоо ингээл нөгөө даршны эрэлт нэлээ ихсээл ингээл одоо явж байгаа шүү дээ. Энэ өвөл хүүтрэх нь. Одоо энэ ойрын 30 жилдээ өвөл нь хуран багасаад зун нь хуран багасаад өвөл нь ингээд хур бороо цас бороо нэглэв. Гэл явангууд. Окей. Би одоо л ингэж авч байгаа тий. Надад намайг хурааж чадна гэдэгт итгээд, намайг нийлүүлж чадна гэдэгт итгээд захиалга өгж байгаа хүмүүс хамаагүй. Энэ бол хэдэн жилийн. Би анх эрдэнэ шиш тарихад л ийм үнээр байсан. Энэ тэр хүмүүст намайг тогтвортой ойлгож байгаа хүмүүст би ч гэсэн босоод юм тогтвортой ойлгох үүрэгтэй байхгүй. Сэтгэлийн хувьд үүрэгтэй байхгүй тий. Тэгэнгүүт зүгээр л ингээд нэг бусад тижэл өсөнгүүт энэ хямдхан юм байна гэж авдаг энэ сэтгэлгээг бас болиулах энэ соёлыг энэ тогтсон байгаа юмыг болиулмаар байгаа байхгүй. Анх бүх юм төлөвлөгөөтэй байдаг. Тэрнийхэн дагуу би үйлдвэрлэдэг. Окей, тэр үед бол үнэхээр отоогийн тижэл энэ хэдэн жилээр ч хамаагүй те захиалгатай бол энэ үнээрээ л гарна. Захиалгагүй зүгээр боодлол өвс 30 мянга хүрэхээр чука дээр 1 тонн 450 мянган эрдэнэ шиш байгаа юм билээ. Тэгвэл тэрнээс аваад тийшээ 800 мянгаар зарчээ гэдэг хүмүүст би ч гэсэн 800 мянга л авахгүй. Энэ өөрөө газар тариалан тэжээлийн салбарт ч гэсэндэг хүмүүс төлөвлөж сурах тий мал аж ахуйгаа би бүтэн 1000 хоноод өвлийн тэдэн сарын хугацаанд тим тэжээлээр тэжээгээд хавар гэхэд тэдэн килограмм мах аваад тий зах зээлд ингэж зарна гэдэг энэ эдийн засгийн тооцоо бас бэлтгэлтэй болгоход ч гэсэндэг нөлөөлөн зүгээр л намар наадам хисэж явж байгаа л тий айрыг эргүүлж явж байгаа л өвөл цас оронгууд л хитэн малаас тэр бүгдээр өвөл гал унтрах гэж тий гал унтрах гэж одоо хаана байна гээл тий тэгэл ингээл явдаг биш. Тэгснэ дараа нь өвс тижил үнд орчлоо гээл төр засаг руу буруугаа чигдэг биш тий өөрсдөө төлөвлөх хэрэгтэй байхгүй. Таны хувьд ч гэсэн одоо үнэ бол надад ярих хэрэгтэй байхгүй тий. Одоо цааш та юу хэр юм болно шүү дээ. Одоо жишээ нь ийм 5 жилээр би тантай гэрээж чадна. 10 жилээр гэрээж чадна тий. Тэнгүүд одоо тэжээлийн өртгийг тооц гаргачлаа тогтсон. Үр нь юм байхад гэдгээ тогтоод тань 5 жилийн миний гэрээ 10 хүний 5 жилийн гэрээ. Тэр чинь таны 5 жилийн төлөвлөгөө чинь гараад. Тэн дээр нь та очиод юун төлөө банк байгаа тий. Энэ дээр нь ингээ явуул энэ чинь ингээ маш тодорхой ингээ бизнесийг тэгж хийх ёстой шүү дээ. Тэгэхгүй бид нар ингээд бүгдөө энэ аргагүй юм байлээ л дээ. Энэ чинь нөгөө социализмын үед бүгдөө ямар ч аж ахуй удирдаагүй сум нэгдлийн дарга нь аж ахуйг нь удирж ирснээс үүш нөхөр бол уртгаал хардаг.
юм ээжсэн 30 жил мэдхгүй бага уралдаж өгсөн солих костюмгүй нөхдүүд бага л бие бинийгаа холигдож л явсан түүх штэ тий. Тэгээ одоо бол шин цагийн одоо үед бол бид нар бизнес хийж сурах хэрэгтэй. Тэгээ бизнес бол хэлсэндээ л байх хэрэгтэй тий. Тийм шүү дээ. Эрдэнэ шиш тариалж байгаад бол маш их баярлалаа. Тэгээ эрдэнэ шиш бол одоо Монгол мал аж ахуй сулахад гэж нэрлэхэд тий. Болоход хамгийн чухал юм бол энэ орц эрдэнэ шиш. Дэлхийн энийг хүлэн зөвшөөрсөн явж байгаа. Бид нар одоо дэлхийн хөгжлөөс төсөндлөн хөгжнө гэж байхгүй шүү дээ.